За ингээд Dynasty Galapagos компани сургалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За би бол одоо энэ Dynasty Galapagos компани Монгол дахь салбарыг хариуцсан захирал Баасан Дорж юм байгаа. Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй. За Монгол Тэргүүн хаан компаниг үүсгэх захирал. За ийм зал байгаамаа. За би та бүхэнд өнөөдөр энэ Dynasty Galapagos гэх компаниг танилцуулъя. За Dynasty Galapagos компани бол Малайз улсын компани байгаа. За Малайз улсад бол 2023 оноос анх одоо энэ Rosetta гэдэг бүтээгдэхүүнийг энэхүү компани үйлдвэрлэж дэлхийн одоо улс орнуудад түгээж эхэлсэн байгаа. За энэ нь бол 2023 онд бол анх одоо дэлхийн түгээсэн. За өмнө нь компани ямар үйл ажиллагаа хийсэн гэхээр энэхүү одоо бүтээсэн энэ Rosetta гэдэг энэ нэмээр өндөр найрлагатай энэхүү бүтээгдэхүүнийг клиник судалгааны хийжсэн байгаа. За 5-10 жилийн хугацаатай клиник судалгаа туршилтуудыг хийгээд маш амжилттай болсон. За түүний дараа яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад очиж одоо Америкийн нэгдсэн улсын эрдэмтдтэй клиник одоо туршилтуудаа одоо баталгаажуулсан. За тэгээд одоо Америкийн нэгдсэн улсаас одоо GMP үйлдвэрлэлийнхаа сертификатыг аваад тэгээд 23 оны 1 сараас эхлээд одоо дэлхийн одоо хамгийн анх одоо манай компани ганцхан Rosetta гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд дэлхийн дахинд нийлүүлсэн байгаа. За компани нь бол одоо 23-аас 24-25 оны хооронд сая бол нийтдээ 51 улс байсан боловч за хамгийн сүүлийн үеийн мэдээгээр одоо 59 онд үйл ажиллагаа нийлсэн байна. За үүнээс бол одоо том улс орнууд гэдэг одоо Итали, Франц, Казахстан гэсэн улсууд нэгдсэн байна. За ардын ёсоор улсууд нэгдсэн байна. За тийм учраас компани маш хурдтай хөгжиж байна. За компани маань ерөнхийдөө бол Хайрити гэдэг энэ залуу байгаа. За энэ бол хятад гаралтай Малайз хүн байгаа. За бусад одоо эдгээр гишүүд маань манай компани одоо Аз, Европ болон борлуулалт санхүү хариуцсан багийн ажилтнууд байгаа. Ажиж нүрслүүдээ. За энэ бол одоо ингээд манай компани бол одоо нийт удирдлагууд харагдаж байна. За сертификатын хувьд гэх юм бол компани бол энэ шууд худалдааны компаниуд байх ёстой бүхий сертификатуудыг авсан байгаа. Тэгэхээр та бүхэн хэрэг хүсчээ эдгээр одоо сертификатуудыг бас компаниас нэхэн харуулах бүрэн боломжтой. GMP-гээс ахуулаад одоо ASTIC одоо хүлээн зөвшөөрөгдсөн халаалт манайтай байдаг. За энэ бол одоо жишээ нь Төв Овс харагдаж байна. За Төв Овс дээр нэг хүмүүс маань ингээд сударсан байна. Дараагийнх нь энд одоо манай компани одоо салбар улсууд бол энэ дээр бол харагдаж байна. За компани бол өөрөө үйлдвэрлэгч компани байгаа. Салбар улсуудынхаа гишүүдийг компани дээгүүрээ аялуулдаг байгаа. За тэгээд бусад улс орны хүмүүс одоо энэ компани дээгүүр ингээд аялаад компанитайгаа танилцаад ингээд явж байгаа та бүхэн харж байна. За тэгээд маш олон төрлийн шагнал урамшууллуудыг компани ерөөсөө манай компани маш богино хугацаанд авсан байгаа. За тэгээд энэ Малайз гэдэг улс өөрөө одоо дэлхийд бол энэ шууд худалдааны одоо маш одоо өндөр хэмжээний чанартай бараануудыг үйлдвэрлэхээрээ дэлхийд ер нь аюул дээгүүр байранд ордог юм байна л да. За эдгээр дундаас тэгвэл Малайзад байгаа шууд худалдааны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дундаас манай компани нэгдүгээр байранд орсон байгаа. За тэгээд энэхүү ийм сайхан аваарцд ороод энэхүү сайхан цомоодаа шагнуулсан гэдэг. За тэгээд яасан гэхээр ASTV нөгөө шууд худалдааны компанийн одоо ийм бас нэг ийм шилдэгүүдийг шалгаруулдаг тийм фестивал болдгийм байна л да. За тэрэн дээр манай компани ерөнхийлөгч Хайрити маань одоо шилдэг өдөрлөгч гэсэн шагналыг авсан байгаа. За тэгээд манай бүтээгдэхүүнийг бол шууд худалдааны компаниуд донд бол хувьсгал хийсэн хамгийн шилдэг найрлагатай бүтээгдэхүүн болсон байна гэж одоо цаашаасан байдаг юм аа. За компани бол би түрүү хэлсэн анх бол Rosetta гэдэг нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн 50 улсад хүргэсэн гэж хэлсэн. Тэгэхээр ер нь бол шууд худалдааны компаниудын үүсэх хөгжлүүдийг бид нэг ажиглаад байхад 20-30 жилийн хугацаанд одоо 40-50 улс ингэ салбарлалт юм байна л да. За гэтэл бол манай компани одоо энэ салбарлсан байдал нь ерөөсөө 1-2 жилийн дотор одоо одоогийн байдлаар нийт 59 улсаас салбарлсан байна. За яагаад ийм хурдтай салбарлаж байгаа гэхээр манай энэ компани энэ бүтээгдэхүүний энэ чанартай холбоотой гэсэн. Тэр
Тэрнээс биш энэ манай компани бүтээгдэхүүн чанар байхгүй бол эсвэл бусад компанитай чанар нь одоо чанарыг хөгжиж төстэй байх юм бол энэ одоо олон жил болсон энэ компани одоо дарагдаад ингэж хурдтай дэше гарч ирэх боломжгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ингэж гарч ирж байгаа. За манай компани энэ эдгээр энэ 6 бүтээгдэхүүн ерөөсөө манай компани байдаг. За энэ дээр бол одоо бидний бол одоо бүх одоо эрхтний системийг сайжруулах NMN Орсинта маань байна. За дараа нь трак бүтээгдэхүүн байна. За халдвараас хамгаалах болон сахараас хамгаалах бүтээгдэхүүн маань байна. Эрчүүдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, за гэр бүлийн кофе гэж хэлдэг. За дэлхийд бол цоор ганц байдаг NMN арилгатай залуучуудын кофе байдаг. За ийм 6 төрлийн бүтээгдэхүүн байдаг. За манай энэ 6 төрлийн бүтээгдэхүүн яаж вэ? Ерөөсөө бусад компани бүтээгдэхүүнээс юугаараа давуу талтай юм бэ гэхээр шууд нэг уугаад үр дүн шууд харагддаг давуу талтай. За жишээ нь бусад компани бүтээгдэхүүнүүд яадаг вэ гэхээр нэг пүүс хэрэглээ ч юм уу, дор хаяж нэг сар гэдэг юм, 2 сар, 3 сар гэдэг нэлээд удаан хугацаанд хэрэглэж ирсэн үр дүн харагддаг болов манай компани бүтээгдэхүүнүүд болохоор маш богино хугацаанд одоо хамгийн богино хугацаанд 3 цагийн дараа үр дүн гарна гэж бодлохгүй. Тэгэхээр энийг шууд туршаад үзэж болно. За бид нар бол ерөнхийдөө монголчууд маань хэлээд туршилтын шатанд яваад бүгдээрээ туршаад үр дүндээ харцсан учраас өнөөдөр Монгол ийм процессыг харж байгаа бас. Тэгэхээр дэлхийд дахинд ч гэсэн ялгаа байхгүй. Бид нар бас ийм хурдтай үйлчилнэ гэж сурчлага хийж яхад нэр үзийгээ туршсан байгаа байхгүй тийм учраас хурдтай үр дүн гарч байгаа учраас дэлхийд дахинд ийм хурдтай ингээд түгэж байгаамаа. За Росинта гэдэг бол ерөөсөө бидний одоо Facebook-ээр маш сайн мэддэг болсон NMN гэдэг одоо энэ найдлыг маш өндөр хэмжээгээр агуулсан. За мөн бас NMN-ийнхээ одоо үйлчлэлийг дэмжиж, за NMN гэдэг бол ерөөсөө эсийг бол залуучуудын эсийг энергижүүлдэг тийм ээ. За тийм бүтээгдэхүүн байгаа шүү дээ. За тэгэхээр NMN-ийнхээ одоо үйлчлэлийг дэмжиж маш олон одоо энэ энийн урамлуудыг одоо өөртөө шингээс найдварт оруулж өгсөн. За дээрэс нь ферментийг оруулж өгсөн. За дээрэс нь ямар нэгэн тангийн одоо имчилгээ, уламжлал имчилгээ хийж байх явцад хүн бол одоо тэрэндээ маш их энерги ядарч идэг байгаа. За тийм учраас ядраах хүн үүднээс компани яасан бэ гэхээр зүрхний коензим Q10 гэдэг энергийн одоо лимитийг бас найрлагандаа өндөр хэмжээгээр оруулж өгсөн. За коензим Q10 нь бол зүрхний энергийг тэтгэдэг тийм ээ. Энийг бол хүмүүс мэдж байгаа. За дээрэс нь яасан бэ гэхээр одоо энэ 15 төрлийн эрдэс минералуудыг оруулж өгсөн. Бид нэр одоо ядрахлаараа нөгөө амино комплекс гэдэг туслаар хийгддэг шүү дээ. За тэгвэл манай Орсинта хэрэглэж байгаа тийм ямар шаардлага вэ гэсэн. Хоёрдугаар В-ийн төрлийн бүх витаминыг оруулсан гэж. За энэ витамин дээр би урд нь хүмүүстээ бас заримдаа бас хэлээг орхитуулсан тохиолдол байдаг. А, С, Д, Е бүх витамины энд агуулмж байгаа. За энэ дээр хамгийн чухал нэг витамин байгаа. Тэр нь юу гэхээр бусад энэ одоо артикуудаас хүртэл тэр витаминыг олоход маш хэцүү нэг витамин байдаг. За тэр нь ямар витамин юм бэ гэхээр В17 гэдэг витамин. В17 гэдэг витаминийг та нар одоо жишээ нь артикт ороод витамин комплексыг үзээрэй. За В12 хүртэл 17 гэж огт байх. За тэгвэл манай компани Орсинта В17 байдаг. В17 юунд хэрэгтэй юм бэ гэхээр хот хадрын эсийг дарамжуулдаг хамгийн хүчтэй витамин. Тийм учраас одоо ер нь манайх одоо жишээ нь Орсинтаг бол хот тавтартай хүн өгөөд үр дүн гарсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр маань яасан В17 витаминтэй намаас салшгүй холбоотой. За тэгээд дээрэс нь фермент тийм ээ. За фермент нь бол яаж юм вэ гэхээр одоо эдгээр одоо ангаахын үйлдэлүүдийн одоо бодисын солилцоо бол хурцсагдаг зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр маш хурдтай үйлчлээд байгаа шалтгаан нь. За дараагийн. За тэгээд за энэ бол яг хэвээр нөгөө юу тус бүрэн тий орц тус бүрэн ингээд ямар үйлдэлтэй вэ гэдгийг ингээд харуулж байгаа. За бид нар энийг бол тусдын нэгдсэн сургалтаар ингээд оруулж өгдөг байгаа. За энийг тусдаа сургалт орохгүй бол энэ аюул урт юм болно шүү. За дараагийнх нь. За манай бүтээгдэхүүнийг бол хилэн доороо тавьж хэрэглэдэг байгаа. Хуурай шинжтэй маш хурдтай шингэдэг бүтээгдэхүүн байгаа. Яг тэгэхээр бусад компани бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийн технологи нь ямар байдаг вэ гэхээр молекул түвшинд үйлдвэрлэдэг бол за тэр молекул түвшинд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд 30-35% хүний бие шингэдэг. За манай компани бүтээгдэхүүн яагаад ийм хурдтай үйлчилдэг вэ гэхээр ионы түвшинд үйлдвэрлэсэн учраас 90-95% одоо шингэцийг үзүүлдэг. За дээрэс нь орц найрлага маш өндөр тунгаар байдаг учраас
ийм өндөр үр дүн бол харуулдаг. За одоо жишээ нь одоо ийм одоо манай компани одоо нөгөө шууд дэлхийд ингээд манай компани аягүй хурдан үр дүн үзүүлдэг байхгүй да гэхээр хүмүүс чинь ингээд бүр идэвхцээд байдаг байхгүй юу? Хараа ингээд дандаа хүн өвчтөе хүмүүст энэ одоо өгж бодсон байна. Зүгээр энгийн бид нар шиг хүмүүс биш байх нь шүү дээ. Дандаа хэвтэрт орцсон ер нь ибишгүүдээ гэсэн тийм хэцүү хүмүүс дандаа өгсөн байна. За одоо энэ жишээ нь одоо ингээд харагдаж байна. Өмнө ийм хүн байж одоо ийм сайхан хүн болоод ингээд манай университет хэрэглээ ийм сайхан болчихжээ гэж харж байна. За энэ хүн бас хараа бас л ингээд хэвтэрт байсан юм дээ. Хилэн дээр нь одоо юу гарцсан те гар мар ингээд хавцсан ийм энэ гар ийм нарийнхан болцаараа энэ дээр ингээд хавцсан. За ийм хүч тусцсан. За бид нар бол эдгээр хүмүүстэй уулзаж болно. Одоо 6 сарын 15-нд ивент болохоор Малайз авчиж эдгээр хүмүүстэй уулзаж болно. Одоо ийм манай компани өөрөө ороод ажиллаж байгаа ийм цолтой бодит хүн байх нь шүү дээ. За тэгээд одоо ийм саахын гаралтай ийм хүчнүүд байна те. За манай Росинтаг ингээд хэлсэн байгааз. За тэгээд ингээд сахар махан нэгсэн ийм сайхан хүмүүс байна. За тэгээд энэ тэрэгцэр дээр байсан те. Ийм суумгаа те. Дандаа энэ хүн хэлбэр хүчтэй хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүс маань одоо өөрөө ингээд идэгээд одоо манай компани өөрөө орж ажиллаа ийм том цолыг ингээд хийчихсэн ийм хүн байна. За Росинтаг бас л ууж ирсэн байл бас л одоо ийм хэвтэрт байсан юм маань Росинтаг аваад идэврээ тэрэндээ урамшаад энэ компанитайгаа ингээд заяа холбоод явж штэ тийм ээ. За тэгээд одоо энэ саажилтын тактикийн одоо тийм хөвчнүүд юм шиг байна. За тэгээд энэ дээр суугаад ийм сайхан хөвчнүүд гарсан. За бидний бас сайн мэдээ дистракц гэдэг айгүй муу хөвчнүүд гэдэг те. За ингээд нэг арьс нь унаад идэг те. За тэрэнд бас ингээд Росинтаг бас хэрэгэлсэн байна. За одоо энэ хил ам дээр гарсан юм одоо юу юм бол одоо хаддар маддар юм болоо юу юм бол. За ийм хүн юм бол бас ингээд хэрэгэлсэн байна. За ийм тонхоо одоо ингээд баг бүхэн шахуу ингээд сайхан босоод ирсэн. Ийм сайхан үр дүнүүд байна. За энэ бол одоо сахар ахаа гэж би бодоод байна тий. Сахар уу? Тий, сахар ах тий. За тэгээ сахараа ингээд үтцсэн ийм хүн хүчтэй хүмүүсийг босгож ирээд байгаа байхгүй юу? За тэгэхээр яг үедээ зүгээр ингээд яг ингээд уугаад үзэхэд бид нар ч гэсэн одоо ингээд би ингээд ууж яхад ингээд зүгээр нэг энгийн нэг үр дүнг харагдаад байгаа байхгүй нойрондоо сайн болох ч юм уу жоохон ядагаа багсах ч юм уу тий. Тэгээд яг ингээд хитрт байгаа хүмүүс болохоор ерөөсөө огцсон өөрчлөлтүүд харж байгаа байхгүй. Шууд босч ирээд хөдөлгөөр суучдаг ч юм уу ахаар хэлэх ч юм уу тий. Тэгэхээр тиймэрхүү өөрчлөлтүүд маш их гарч байгаа. За дараагийн бүтээгдэхүүн маань өөрөө энэ нөгөө урбанизм гэдэг одоо энэ манай компани урбанизм байна. За тэгэхээр манай компани урбанизм гэдэг энэ тураах бэлтгэн дан бусад компани тураах бэлтгэнгээс юугаараа ялгаатай юугаараа давуу талтай вэ гэж. За мэдээж нэгдүгээр юм маань хоолны дуршлыг бууруулна, шүн одоо нойрыг их сайн болгоно. За мэдээж дасгал хөдөлгөөн хийхэд энергийг маш сайн дэмжиж өгнө гэдэг. За тэгээд бодисын солилцоог сайжруулдаг. За тэгээд дотроо яах вэ гэхээр ийм хоёр ийм төрлийн уудаа байдаг. За улааны өглөө уудаг, харийн орой уудаг. За улааны өглөө уухаараа яадаг юм бэ гэхээр бүх өдрийн эрдэс минерал хүн өдөрт авах ёстой эрдэс минералыг нөхөд өгчдөг тийм ээ. За тэгээд дээрэс нь өг шатал бодисын солилцоог үүсгэх үйлдэлүүдээ хийгээ гэсэн үг. Хоёрдугаар энэ харийн уухаараа яадаг юм бэ гэхээр бид нар бол хоолоо идэж дуусаад тэгээ хамгийн сүүлд нь хараа уудаг. За тэр хооронд яг бидний унтж яхад өөхийг шатааж хэлдэг гэсэн үг. За тэгээд бидний одоо ходоодноос ахуулаад өдөө нарийн бидс одоо бүх хор бохирдлуудыг бүгдийг одоо шүүж аваад гадагшлуулчихлаа гэсэн үг. За тэгээд гадагшлуулахдаа юу ингээд ажил төрлөө хийгээд явж байгаа юу үүлгээл ингээд байхгүй. Яг л байгалийн жамхан өглөө болгон хотно бийцэх ёстой тийм үү? Яг тэр цагт нь доош шутраад гаргачихсан. Бүхний цэвэрлэл гаргачихсан. Сүүлдээ бүр өртгөн биш сүүлдээ зурмаг хүртэл гаргадаг. За ийм юм байна шүү. За тэгээд энийг одоо ер нь хэдэн килограмм хасах вэ гэж аяг олон хүмүүс асуудаг. За тэгвэл манай урбанизм бол компаниас өгж байгаа бидэрт одоо өгж байгаа тэр стандарт нь гэдэг юм тийм. Стандарт нь 3-5 кг сард хасах ёстой шүү гэж бидэрт бол зөвлөсөн байдаг. За яг үнэндээ 3-5 кг хасахгүй байна. Дандаа 5-аас дээш хасаж байна. Бүх улс орнууд адилхан. 5-аас нэг 10 кг-ийн хооронд юм хилцээд маш хурдтай хасаж байгаа. За тэгээ яа гэхээр тэгээд хурсныхаа дараа яах вэ гэхээр тэр арьс марсын маш гоё дээш нь татаж чангаж
өгдөг. Ялгсан одоо өвчлөлийн хүртэл татаж чаналж өгдөг. За ийм одоо сайхан бүтээгдэхүүн байж жоо дэвшлэгтэй. За тэгээд одоо энэ дээр бас байна тийм ээ. Ийм ингээд хэлбэрийг ингээд галбиржуулсан тураан гэж байгаа. Одоо хэлбэрийг засна гэдэг чинь тийм. Зүгээр нэг авч тураагаа хийхгүй юм шүү дээ. Галбиржуулсан тураанаа гэдэг. За дотор өөхийг шатаанаа гэдэг. За дотор өөхийг шатаагаар хүнд эрүүл мэндийн маш их ач холбогдол гарч ирдэг. Жишээ нь дотор өөх шатаа дарал хэвэн болчих. Хоолны одоо энэ одоо боловсруулалт одоо процесс хэлцээ маш хурдтай болчих гэдэг байхгүй юу? За тэгээд мэдээж дотор өөх шатаач нэг илгэний өөгч мөгч чинь байх болчихно гэсэн үг шүү дээ, тийм. Тэр илгийн хүртэл сайн болж таардаг шүү дээ. За тэгээд хоолны дуршлыг бууруулна. Гэхдээ тэргүй манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа та ингээд айгүй их хоол иддэг байсан ч юу идэх нь багасчихна. Багаслаа гэж эрдэс витамины дутагдaltaй болохгүй урбанизм өөрөөр хөгждөг учраас. За манай урбанизм хэрэглэж байгаа явцад ямар нэгэн хоолны бэлэн байх шаардлагагүй. Үндсэндээ бол нэг одоодны талаар хоолоо идэхтэй болоо. За тэгээд өдөр шөнийн аль цагт та юм хийж болно гэсэн. За яг нь энэ дээр зүгээр урбанизмын одоо үйлчлэгийг дэмжих зорилгоор бид нэр чихэрлэг хэрэглээгээ багасгахуул их зүгээр. Тэрнээс биш бусдаар бол та өдөр шөнийн аль цагт идэж ууж болно гэсэн. За юм байна. За тэгээд найрсууд нь бол одоо энэ дээр ингээ харагдаж байна тийм ээ. Бүх витамины одоо энэ комплекс үүнийг харагдаж байгаа. За ингээд шөнө өөр энэ дээр бас нэг юм хэлэхэд энэ дээр энэ маш сайн хордлыг тайлбар. Тэгээд нэгэн жин хассан бол эргэн жин нэмдэггүй. Энийг бол би өөрөө санамсаагүй одоо миний амьдрал болсон зүйл. Би өөрөө уугаад аюу сайхан жингээ хасаа явчихсан чинь. Басигаа гоомдоо. За одоо хайрын жоохон хассан буцаад нэмэгдчихлээ гэсэн чинь нэмэгдэхгүй юм бэлээ. Нэг өдрөөс батж байна. За тэгээд их гоё л доо ингээд чинь юм гоё чихэр шиг. Тэгээ манайхан одоо над руу задаа захирлаа авъя гэх. Нөгөө чихрээ авъя гэдэг болсон шүү дээ. Одоо тэгээд ийм гоё чихэр шиг игээл. За тэгээд үр дүнгууд энэ дээр харагдчих тий. За ийм одоо 73 кг жинтэй хүн ингээд 58 болцсон гэдэг. Ийм сайн. Юу яаж тий. Альбиржуулж байгааз харж байна тий. Маш гоё болж байгааз. Дайрсыг гоё татж байгааз, шангалж байгааз нарж байна. За ийм сайхан болж байна. За энэ бицийг хараад татж байгааз дээш нь. За ингэж гоё жин бол ингэж бууруулж байгаамаа. За манай дараагийн бүтээгдэхүүн бол S-bar гэдэг. Энэ бол одоо бидний зүгээр гэр бүл дотор зүгээр л одоо бидний одоо юу галтгооны стилийн дотор бэлэн байж хэвээр бүтээгдэхүүн. Яг тэр бидний гэр бүлийг бол гадны ямар нэгэн вирусээс хамгаалдаг ийм бүтээгдэхүүн багхгүй юу? За S-bar гэдэг бол ерөөсөө чухал найрлага нь юу юм бэ гэхээр вирусын гаралтай бүх төрлийн өвчнөөс хамгаална гэж байна. За тушаад үзэж байна тийм ээ. За ханиад хүрээд халуурч байгаа юм бол манай S-bar-даас ингээд нэг удыг шууд уулгах гэж. Тэгэл халуун буугаад ханиад нам өөр ямар ч юм тариа хэрэглэх ямар шаардлагагүй. Нэг л удаа уугаад хангалттай. За энийг бол манайх зөндөө туршсан байгаа тийм ээ. За S-bar бол яадаг юм бэ гэхээр хөгшилтийн явцыг удаашруулна, эсийн нөхөн сэргийлтийг дэмжиж өгнө. За насыг уртсгана гэдэг байна. Энэ насыг яагаад уртсаж байгааг би одоо тайлбарлаж өгнө. За хүчтэй антиоксидант хүчлийг үзүүлнэ. Залуучууд хүчлийг үзүүлнэ тийм ээ. За тэгээд чихрийг одоо сахарын хэмжээг бууруулдаг. За ийм юм байна. За дараагийнх нь. За энэ бол хамгийн чухал одоо энэ найрлага бол бусад компани одоо үүдэл хэс дунд байдаггүй үүдэл хэс манай компанид байдаг юм аа. За бусад компаниудад ямар үүдэл хэсүүд байдаг вэ гэхээр зүгээр бидний идэж уудаг жимс гэмсний одоо алюминий юутай хөнгөрний ус үзмний гэсэн тийм үүдэл хэсүүд байдаг шүү дээ. За тэгвэл манай компанийн уралсан үүдэл хэс маань одоо тэг имчилгээний ургамлын үүдэл хэс байна. За энэ бол одоо нарс модны холцсны үүдэл хэс. Энэ нарсны одоо холцоо байгаа байхгүй юу? Мод өөрөө 200-300 насалдаг шүү дээ. Тийм учраас энэ нэг хэлээд байгаа шүү дээ. Урт наслтыг дэмжинэ гэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ одоо урт наслтаг ургамлын үүдэл хэс гэдэг бол бусад одоо богино наслтаг ургамлын үүдэл хэсээс хүчирхэг байдаг юм байна л да. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ бас имчилгээний ургамал. Энэ юу гэхээр одоо чацарганы үүдэл хэс байгаа тийм ээ. За чацарга нь өөрөө бас имчилгээний ургамал шүү дээ. За дараагийнх нь болохоор энэ кактусны үүдэл хэс гэж байгаа. Кактус гэдэг бол бид нар бол
Юу хэрэглэдэг вэ гэхээр нөгөө соронзон долгионыг бууруулахын тулд компьютерийн хажууд тавьдаг шүү дээ, тийм ээ. Соронзон долгионыг шүүдэг. За ийм гурван одоо хүчирхэг үүдэлсийн одоо ургамлаас хүрсэн юм үүдэлс баггүй юу? За тэгэхээр мэдээж үүдэлс маань яадаг вэ гэхээр залуу эсийн хуваалцыг дэмждэг, эсийг залуужуулдаг. За эсийн бол нөгөө телеморын одоо уртыг нэмэгдүүлдэг. За телеморын телемор гэдэг нь эсийн нөгөө сүүлийг хэлээд байгаа шүү дээ. Нэг юм сүүл шиг юм байгаад байгаа шүү дээ. За тэр хүн хөвшөрхөөрөө эс хуваалцах болгондоо энэ сүүл шиг юм ингээд багасаад идэг байхгүй. Тэр өөрөөр хэлбэл багассан байна гэдэг нь өөрөөр хөвшөрсөн эс байна гэсэн үг. Тэгэхээр манай энэ гурвсан үүдэлс яадаг байх нь энийг уртсгаж өгдөг байх нь шүү дээ. За ингээд уртсгаад өгчихлээр яах нь бид нар залуу насаа удаан болно гэсэн үг байх нь шүү дээ. За мэдээж энэхүү бүтээгдэхүүн маань бас бид нар бол одоо Esquire гэдэг бол сахарын бүтээгдэхүүн гэж манай компанийн ярьдаг тийм ээ. Тэгэхээр сахарыг үнэхээр үр дүнтэй буулгаж чаддаг энэ бүтээгдэхүүн байгаа. За сахарын одоо бид нар ингээд 200-300 мянган төгрөгийн одоо эмчилгээг одоо Европ хэмжээс авч хэрэглэдэг юм байна л да. Тэр хооронд юу болох юм бэ гэхээр хүний ходоо элэг өөр гидчихдэг юм. Тэр энээсээ болоод. Тэгэхээр яадаг вэ гэхээр Esquire яадаг вэ гэхээр сахарыг бууруулаад тэр ходоод нөгөө элэг өөрийг чинь давхар хамгаалах үйл үүсдэг. За тийм учраас энэ Европ одоо эмчилгээ хэрэглэж явах явцдаа давхар Esquire-ыг хэрэглэх хэрэгтэй. Тэгэх юм бол ядаж элэг өөрөө яах нь давхар хамгаалаад байгаа юм шүү дээ. Тэр Европ эмнэлгийн эмнүүдээс яах нь ангаахасаа гадна бас хор хүмүл байдаг учраас хамгаалж хүмүн тийм ээ. За юм байна. За Esquire-аас өөр одоо дутуу юм чи юу байгаа лээ. За тэгээд энэ дээр одоо харагдаж байна уу те энэ бамбааны зурагтаа тий гэр бүлийн гадны юунаас одоо халтаг одоо тэр вирусын халдвараас хамгаална гэсэн ийм гоё логотой. Ялангуяа үйл одоо бидэрт маш их хэрэгтэй үт уур амьсгал ороход те хамнаа томоос болоод маш их хэрэгтэй. За дараагийнх. За Lift Max гэдэг одоо нэмэгтэйчүүдийн бэлтгэл байгаа. За нэмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчлөлт дуу. За тэгээд савсаа нэмэгдүүлж хэвээр одоо юу хийдгийг те. За дээрэс нь бол одоо нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө цэвэршил байдаг шүү дээ те. Тэгэхээр тэр цэвэршлийн үеийн зөөврүүдийг арилгадаг. За тэгээд яг одоо хамаг их цэвэршсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр бол яг тэр байгалийнхаа насанд яг хизээ яг цэвэрших ёстой байдгийг те. Яг тэр төвшөнд л хүн цэвэршүүлэх гэсэн. Их цэвэршилтийг бас хойшлуулдаг гэсэн үг байхгүй юу? За түүгээрээ бас ингээд залуужуулах хэрэгтэй гэсэн. За тэгээд хэрэглэж явах явцад яадаг вэ гэхээр эмэгтэй хүний одоо арьсанд их гоё хижээл юм. Тэгээд хялгасан үржлийн бүгдийг бэлтэж өгдөг. За ийм гоё бүтээгдэхүүн байгаа. За тэгээд одоо нөгөө өтрээний байгалийн чийгшлийг бий болгож өгдөг юм байна. За хуураш үзүүлэх байх юм тийм өтрээ маа. За тэгэнгүүт байгалийн чийгшлийг бий болгохоос гадна өтрээг бас чамлж өгдөг. За ялангуяа одоо төрсний дараах үед бол хэрэглэх маш сайн гэж ойлгож байна. За дээрэс нь одоо нөгөө юу яадаг ч нөгөө цэвэршилт явуулахаар эмэгтэй маш их кальцийн хөтөлбөр ордог юм байна. За тэгэхээр тэр кальцийн хөтөлбөрээс нь хамгаалж урьдчилан сэргийлж өгдөг. За тэгээд эмэгтэйг маш их сайжруулдаг. За тэгээд нөгөө арьсыг их гоё төлбөр болгоно. За тэгээд элийн гор хүслийг нэмэгдүүлдэг. За тэгээд гормоны тэнцвэрт байдлыг хангаж өгдөг. За энэ байхтай юм байна. Дараагийн. Одоо энэ дээр одоо чинь харагдаж байна тийм ээ. Цусны өрсөлдөлийг сайжруулна те. За бүрийг чамсмын даяга хөхийг их гоё ингээд хэлбэртэй болгож томруулдаг гэдэг байгаа. За тэгээд дээрэс нь бол энэ ясны эрүүл мэндийг дэмжин те. За байгалийн чийгшлийг нэмэгдүүлэн гэдэг юм дээр бол ингээд харагдаж байна тийм ээ. За энэ гайхалтай одоо юм одоо ховор нандин одоо ийм ургамлууд ингээд орсон байгаа. За энийг одоо тусдаа нийгэмдээ хичээл орохдоо тусдын задлал заадаг байгаа. За мөн бас хилэнд ороо шууд одоо ходоодоор дамжуулахгүйгээр хилний одоо нарийн судсаар дамжуулаад цэцэнд оруулдаг. За тэгээд фитнесээр хичээлдэг хүн бол бас эмэгтэйчүүд маань фитнест орохынхаа өмнө энийг хэрэглэх юм бол маш сайн энержижүүлж ядаргааг нь хайж өгдөг. Ийм байгаа. За манай дараагийн бүтээгдэхүүн бол за Espresso энэ бол одоо ихий дээр одоо цорын газар гэдэг кофе гэж хэлсэн төрүүлсэн. Тэгээд яагаад вэ гэхээр энэ бол
одоо 100% Arabica одоо кофенаас шинэ гаргаж авсан боловч за ганц одоо давуу тал нь за одоо ингээд гэдэг юм да нөгөө NM-ийн найдал орсон гэсэн. Эдгээр зүгээр кофе уух дуртай хүн гэж бодож шүү дээ. Гэтэл кофегаа уугаад давхар нөгөө NM-ийн аваад залуужаад имжээд явчих юм шүү дээ. Эсээ залуужуулаад тийм ээ. За тэгээд кофе уух одоо кофений тийм ашигтай ч юм уу тийм хүмүүс байдаг те кофе уухаар зүрхэн дэлсээд байна гэх те. За тэгвэл манай бол эсрэгээр зүрхэнд маш сайн зүрх мөрд дэлсдэг хүмүүс харин ч үүнийг уух хэрэгтэй. За энэ хүү кофе маань зүрх судаснд маш сайн үр дүн үзүүлдэг. Тархит толгоо. Дээрээс нь бол одоо судасны нарийсэл байна те. Судасны нарийслыг байлгадаг. Цусыг шинжилж өгдөг. Тэгээ тархийг хүчил төрөгчөөр хангаж өгдөг те. За биеийн энергийг нэмэгдүүлж өгдөг. За ийм одоо гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд кофений ашигтай хүмүүс уухад ямар нэгэн зүрх мөрх эсрэг тийм мэдрэмжгөөс авахгүй. Би бол янз янзын кофе уугаас зүрх эсгээд ирдэг юм. Одоо бол энийг маш чөлөөтэй ууж байгаа. Өөрөөрөө турш ирсэн ямар нэгэн зүрхэн сэргэмтэй байхгүй гэж байна. За тэгээд өөрөө иш хүчийг ингээд энергийг нэмэгдүүлдэг учраас одоо хүн хүчээр ажил хийдэг хүмүүс маань хэрэглэж болно гэсэн. За биеийн хүчний ажил хийдэг эсвэл ямар нэгэн спортоор хичээлдэг хүмүүс яг тэр бэлтгэлдээ орохын өмнө хэрэглэх юм бол маш их гоё ядагаа гэж тайлж өгөх. Сэргэлэн болгочихлоо тийм ээ. За тэгээд дээрэс нь бас манай нөгөө эспорттой хослуулах их зүгээр. Яг тэгэхээр энэ нь бас чихрийг бас сахарыг бууруулах органт маань бас цуг орцсон байдаг. Одоо сахарыг бууруулах органт маань одоо энэ харагдаж байна тийм ээ. За энэ бол ерөнхийдөө яаж уух вэ гэхээр нэг юм дотор байгаа юм уут юм ингээд таллаад 100-100-аас 150 г найруулаад уучдаг. За тэгээд жоохон бие чинь басаад ирсэн дараа бүтнээр нь бас ууж хийж бас болдог. Гэхдээ өдөрт нэг л удаа уудаг. За ингээд харагдаж байна тийм ээ чихний шийдвэр хүчлээ ууж хийдэг. За фитнес профессионал гэдэг юм. За дараагийн. За манай triple root гэдэг одоо за ингээд зогсооч. Triple root гэдэг одоо манай эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн байна. За энэ дээр бол одоо хамгийн гол одоо үзүүлэлт нь юу гэдэг вэ? Triple root маань эрэгтэйчүүдийн тестостерон гормоны хэмжээг нэмэгдүүлж байна. За эрэгтэй хүний тестостерон гормон унах юм бол шууд одоо биеийн хүч дөрөлтөн те. За тэгээд үе мөчөөр өвдөж эхэлдэг тийм ээ. За тэгээд одоо бэлгийн дурах хүсэл буурна, бэлгийн ажиллагааны чадвар буурна, техник хөгжлийн хөгшөлт их хурдтай явагдана тийм ээ. Ирч хүчгүй болно. Тийм учраас манай triple root яадаг вэ гэхээр тестостерон гормоныг хэвийн төвшөнд навьячиж нэмэгдүүлж өгдөг байгаа. За 30-35 наснаас хойш бол эрэгтэй хүний тестостерон гормон байгалийн жамаараа ундаг. За дээрэс нь орчин цагийн зөв буруу хоол хүнснээс болж тестостерон гормон унаад байдаг. За тийм учраас эрчүүл маань маш хурдтай хөгшөлдөг байгаа. Тэгэхээр triple root-ийг хэрэглэснээр тестостерон гормон нэмэгдээд эхэлнэ. Тэгэх юм бол аандаас одоо биеийн хүч, булчингийн хүч, энерги маань нэмэгдээд ирдэг. Тэгэхээр манай triple root-ийг бол бас нэг талаар туршил үзье гэх юм бол фитнесээр хичээлдэг хүмүүс маань ууж үзэх хэрэгтэй. Яагаад гэхээр фитнесээр хичээлдэг хүмүүс тестостерон гормоныг тариагаар авдаг шүү дээ, тийм. За тэгвэл байгалийн натуралаар авъя гэх юм бол triple root-ийг хэрэглэж болно. Их юм бол булчингийн хөгжил бол маш хурдтай явагддаг. За ийм байна. За дээрээс нь цуснах бол холестерин хэмжээг бол бууруулж өгнө. За тэгээд цусныхаа сахарын хэмжээ бууруулна. За бас нэг тайвшруулах үйлчлэгээ үзүүлнэ тийм ээ. За тэгээд одоо эрэгтэй хүний одоо эсийн одоо гинтлийг цэсэн. За одоо жишээ нөгөө хүүхдтэй болохгүй байгаад байдаг шүү дээ тийм. За тэрний яад юм бэ? Ер нь хүн ингээд ямар нэгэн кальцийн дутагдлаас болдог дутагдал болчоор эрэгтэй хүн яадаг вэ гэхээр үр тоглох чадвараа алддаг. Тэр үед яадаг вэ гэхээр нөгөө үр маань ингээд нэг юм цагаан яваад байгаа шүү дээ. Тэгээд сүүл мөлийн гинтцэн байдаг. Кальцийн дутагдлаас болоод. Тэгээд энэ одоо тестостерон гормоны дутагдлаас болоод гинтцэн байдаг юм байна л да. Тийм учраас одоо ирчүүл маань хөгшин залуу гэлтгүй ямар ч их хүн тохиолддог. Тэр тестостерон гормон дутагдах юм болов за тийм эсийн гинтэл учирдаг юм байна. За эсгинтэй ирэхлээрээ үр тогтоох чадвар нь муудчихдаг. Манай triple бол гэр бүлд бол үр биелгэлсэн ийм сайхан одоо хүүхдтэй, үүдтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ бүх бүтээгдэхүүн маань ерөөсөө үр дүнгээ 3 цагийн дотор харуулдаг. За
эрэгтэй хүний одоо төрөө булчирхай, шохоожил, бэлгийн сулрал гэдэг одоо тиймэрхүү эрэгтэй хүний гаралтай бүх өвчтөд үүнийг ууж хэрэглэдэг. За бэлгийн сулралтай хүн одоо ерөөсөө нэг удаа уухад 3 цагийн дараа шууд үр дүн гардаг. За ийм сайхан бүтээгдэхүүн байгаа. Эрэгтэй хүний өглөө болгоны одоо тестостерон гормон өөрсдөө хэр сайн ялгарч байгаа нэг хариу амархан байдаг. Эрэгтэй хүний өглөө болгоно одоо хөвчөлт явагдаж байх юм бол тэр бол тестостерон гормон маш сайн ялгарч байна гэж үздэг. За нас агч байгаа ирчүүд маань хөвчөлтний явдал болчихдаг өглөө болгоно. За тэгээд энийг уугаад ирэхээр бол тэр бол хэвийн яг залуу хүн шиг хөвчөлтний явагдаж эхэлдэг учраас бэлгийн үйл ажиллагаанд бол 3 цагийн дотор шууд үр дүнгээ үзүүлдэг. За өвчсөн одоо түрүү булчирхай янз бүрийн өвчлүүдийг бол үйлчлүүлээд уугаад үр дүн араагаасаа ингээд дор төрхнаа ингээд гараад ирчихдэг. За ийм гайхалтай бүтээгдэхүүн байна. За дараагийн